Монгол улсын зэвсэг түвшний жанжин штабын дарга хошууч генерал тана. Таныг хондод гомогдох жанжин сквадрын сквадрын ба Альтаны болон хөтөлбөрийн гавьны удаан түвшин үндэсний батлан хамгааллын сургуулийн хүнд дарууд Жаксон хүнд даруудын дарга Ахмад Хамбод. Зүүн хойд Азийн аюулгүй байдлын орчинд тулгамдж буй асуудал сэдвт олон улсын эрдэм шинжилгээний хурал үндэсний батлан хамгааллын их сургуулийн Сүбэдэ танхимд зохион байгуулагдлаа. Тус хурлыг нээж батлан хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал доктор дэд профессор Хурандаа Содонцов өгүүллээ. Харин тус хурлын үндсэн илтгэлүүдийг зүүн хойд Азийн аюулгүй байдал ба Монгол улсын 3 дахь хөршийн бодлого, тулгамдсан асуудал, сорил зэрэг сэдвүүдээр Монгол улсын ерөнхийлөгчийн аюулгүй байдал батлан хамгааллын бодлогын зөвлөх доктор дэд профессор бригадийн генерал Баасан Дам, зэвсэг түвшин жанжин штабын дарга хошууч генерал Гамбимд нар болон батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн докторууд тавьсан юм а. За Монгол улс бол инхийг эрхэмлэгч орон. Тэгээ зүүн хойд Азийн одоо олон асуудлууд байна. Хойд Солонгосын зөмөн хөтөлбөрөөс эхлээд улс орнуудын хоорондын зарим одоо зөрчил, сөргөлдөөн, газар нутгийн маргаан, хөлийн маргаан, мөн одоо үндэстэн дамсан гэмт хэрэг, терроризм, байгаль орчноос үүдэлтэй газар орчны доройтол, хүн ам зүйн шилжилт хөдөлгөөн, ядуурл, хоол хүнсний хомсдол, унтны усны хомсдол зэрэг олон асуудлууд одоо аюулгүй байдлын тулгамдсан асуудлууд тулгарч байгаа. Энэ бүгдийг шийдэхин тулд улс орнууд нэгдсэн яриа хэлцээр хийж одоо олон улсын хурал, цуглаан, семинараар асуудлыг одоо ярьж улс төрийн одоо удирдагч нарын гаргаж байгаа шийдвэрт одоо зөв шийдвэр гаргахад нөлөөлж ингэж одоо хүний аюулгүй байдлыг хангах, хүний эрх хэрэгчлөөг хангах, ядуурлыг бууруулах чиглэлд одоо ажиллах нь илүү зүйтэй юм а гэсэн иймэрхүү уур амьсгалтайгаар өнөөдөр хурал үргэлжилж байна. Тус эрдэм шинжилгээний хурлыг бүс нутгийн аюулгүй байдлын орчинд тулгамдж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх, итгэлцлийг бэхжүүлэхэд зүүн хойд Азийн улсуудын оролцоо, тэдгээрийн санал бодлыг сонсох, харилцан санал солилцох зорилгоор 2013 оноос хойш 10 дахь удаага зохион байгуулж байгаа юм байна. Хуралд энэ удаад Монгол улс, Оросын холбооны улс, Бүгд найрамдах Хятад улс, Япон, Бүгд найрамдах Солонгос улс зэрэг 5 улсын 100 гаруй илтгэгч нар оролцож сонирхолтой илтгэлүүдийг хэлэлцүүлсэн юм а. 몽골에서 이렇게 동북아 안보를 위해서 노력하는 것이 너무 감사한 일입니다. Энэхүү олон улсын хурлыг зохион байгуулж байгаа нь ихээхэн талархууштай арга хэмжээ болж байна. Бид бүхэн аюулгүй байдлын талаар ярилцахдаа түүхийн үндслэлтээр тулгуурлах нь ихээхэн ажил өгдөлтөй гэж би үздэг. Монгол улс нь түүхийн асар их хөв баялагтай. Би Чингис хааны талаар түүхийн судалгааг хийдэг. Тийм ч учраас түүхэн үйл явдлын талаар илүү дэлгэрэнгүй оролцуулсан бол энэхүү эрдэм шинжилгээний хурал надад үнэхээр сонирхолтой байх байлаа. 그 징기스칸이 열었다는 것을 좀 연구를 하고 있어요. 北東アジアでいろんな難しい問題がある中でモンゴルがこのような会議を開催するということは大変重要だと思います。特にそれはロシアと中国とのЗүүн хойд Азид маш олон томоохон асуудал байгаа энэ цаг үед Монгол улс энэхүү эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байгаа нь өндөр ач холбогдолтой гэж би үзэж байна. Зөвхөн Хятад, Оросын баланс гэлтгүй хойд Солонгос, Тайваны асуудал гэх зэрэг асуудлуудаар зүүн хойд Азийн улс орны төлөөллөлийн цуглаж асуудлуудынхаа талаар хэлэлцэж байгаа нь ихээхэн чухал ач холбогдолтой юм а. Япон улсын хувьд Америк нэгдсэн үндэсний байгууллагатай харилцаа их мэдчлэн хэд хэдэн бодлого байдаг ч гэсэн Бүгд найрамдах Хятад улс, хойд Солонгос зэрэг улстай хэлэлдэг, ойр оршдог улсын хувьд эдгээр улстай ч бас харилцах шаардлага гардаг. Тийм ч учраас бүс нутгийн аюулгүй байдал, зүүн хойд Азийн аюулгүй байдлын хувьд хоорондын их тайван, эвнэгдэлтэй байдлыг зарчимчлах ёстой гэж би боддог. Уламжлал болгон зохион байгуулж ирсэн энэхүү хурал нь зүүн хойд Азийн бүс нутгийн улс орнуудын цаашдын хамтын ажиллагаа, геополитикийн санал санаачлал, хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэхэд түлхэж үзүүлэх болно гэдгийг салбарын удирдлагууд онцолсон юм а. Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн эрдэм институт